дөрвөн академич эрэгдлэгэн хэлсэн энэ эрүүл мэндийн асуудал бол салбарын асуудал. Нэг яам дангаараа бодлогын бүтэн тодорхойлоод үр дүнд хүргэх ажил бол биш гэж хэлж байгаа. Энтэй бол санал нэгдэж байгаа. За яагаад энэ асуудлыг явуулсан бэ гэхлээр бид нар энэ одоо хүний эрхийн асуудал гэхлээр зөвхөн одоо нэг хууль шүүхийн байгууллагын л ажил гэдэг асуудал гэдэг хүрээнд л бодоод байдаг. Нэг эрүүдэн шүүхийн ч гэдэг юм уу тэр хүрээнд л бодоод байдаг. Гэтэл энэ хүний эрхийн асуудал гэдэг чинь хүний хөгжлийн суурь асуудал. Тэр хүний эрхийн талаасаа авч үзэх юм бол хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороо гэдэг чинь Монгол улсын аюулгүй байдлын суурь асуудалтай бид нар одоо нүүр тулж байгаа гэсэн үг. Зөвхөн одоо бүр эрхт байдал тусгаар тогтнол Монгол улсын халдшгүй дархан байдал гэдгийг бид нар ойлгохдоо хүнээсээ эхлэх ёстой. Тэр ч утгаараа нодлон 11 сарын 28-нд улсын их хурал хүн төвтэй бодлогын шалгуур үзүүлэлтүүдийг гаргасан. Тэгэхээр энэ хүний заяамал эрхийн асуудал гэдэг маань үндсэн хуулийн одоо бичиглэлээс харахад бол Монгол улсын иргэний амьд явах эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудал болчихж байгаа. Тэгэхээр яг энэ асуудлын хөрөнгө оруулалтын асуудал, төсвийн асуудал, төсвийн хүрээний асуудал, төсвийн төсөөллийн асуудал гэдэг энэ бүх зүйлүүд бол хэмжигдэх нэгжтэй хүрэх үр дүнтэй хугацаатай зүйлс байх ёстой. Нодлонгийн хувьд бол төсөв бол энэ жил хэрэгжиж байгаа төсөв бол 2.7% байсан юм. Эрүүл мэндийн төсөв улсын төсөвтэй харьцах нь. Олон улсын дундаж жишгээр энэ бол 7%-тэй байгаа. Тэгжээж эрүүл мэндийн хатуу дэд бүтц, зөөлөн дэд бүтцийн асуудал шийдэгдчихэж дараагийн асуудлыг бид нар ярих ёстой. Тэгэхгүй бол хэдэн зуун сая доллар хил давж алгуулдаг жирийн иргэдийн халааснаас хамаг амьдралын ихүүсээр нь байхгүй болоод тэгэд идэгсэн эдгээгүйн завсар нэг ийм стресстэй арт түмэн бий болсон. Тэгэхээр энэ утгаараа бол асуулт 3 асуулт. Нэгдүгээр жишээ татахад сая Баян суман дээр Төв аймгийн Баян суман дээр очиход энэ эрүүл мэндийн одоо барилгын зураг төсөл эх оны төсөвт ингээ оруулах гэж байна. Одоо ингээ барьж өгөөч гэдэг асуудал байгаа. Монгол улсын нийт 330 суманд хэддэн яг энэ хатуу дэд бүтцийн асуудал тулгамдж байгаа вэ? Энийг бүхэлд нь хөрөнгө оруулалт хийхэд улсын хэмжээнд ямар хэмжээний зардал хэрэгтэй байгаа вэ? Тэрнээс хичнээн хувь нь 26 оны төсөвт орж байгаа вэ? Өөрөөр хэлбэл хатуу дэд бүтцтэй холбоотой төсвийг асуумаар байгаа. Нэг. Хоёрдугаар эрүүл мэндийн ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааны асуудал, орон нутагт ажиллах тэр хөшүүргийн асуудал гэдэг энэ зөөлөн дэд бүтцээр ямар хэмжээний төсөв энэ эх жилийн төсөвт сууж байгаа вэ? Ер нь энэ асуудлыг цогцоор нь бүхэлд нь шийдэхийн тулд хичнээн хэмжээний хөрөнгө оруулалтын тухай яригдж байгаа вэ гэсэн хоёр асуултанд та хариулчих. Дараад нь тэгээд үгээ хэлье. За, Чимбэр сайд. За, энэ үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн одоо энэ гол чухал заалт бол ерөөсөө л бид эмнэлгийн тусламжаа хангалттай ард иргэдэд хүргэх тэр дотроо яаралтай тусламжтай холбоотой асуудлыг бол нэлээд зөв шийдэж чадсан. Жишээлх юм бол төр даг тусламж үйлчилгээний дотор та даатгалтаас үл хамааран хэрвээ яаралтай тусламж үзүүлэх шаардлага болсон бол бүх эмнэлэг харьяал харгалзахгүйгээр үзүүлж чаддаг болсон явдал. Энэ бол бас нэг том дэвшил байсан гэдгийг хэлье. Тантай санал нэг байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ эрүүл мэндийн салбар зарцуулах хувийг нэмэгдүүлэх нь болоо туйлын зорилго. Тэр ч утгаараа бид 3 жилийн хөтөлбөр за мөн одоо маргааш хэд одоо эх 5 жилийн одоо бид Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөгөө бас ярьж байгаа. Энэ дотор бол эдгээр зүйлүүд бол нэлээдгүй сууж хэмжих үзүүлэлтээр орж байгаа гэдгийг хэлж байгаа. За эрүүл мэндийн тусламж үйлчилгээ технологи сайжирсан. Би бол одоо салбараараа бахархдаг. Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх гэж Монгол хүн эх орондоо хамгийн одоо орчин цагийн технологиор эмчилүүлдэг байх тогтолцоог хийх гэж зорж тэмцэж явж байгаа эрүүл мэндийн салбарынхнаараа бол бахархаж байна. Олон ч зүйлүүдийг хийж чадсан. Бид өгшөөж хийх олон орон зай байгаа. Энийг дэмждэг бид бас сантаа болсон. Эрүүл мэндийг дэмжих сангаараа дамжуулаад шинэ технологиудыг дэмжиж нутагшуулахад Монголдо хийдэг болоход бас бид их зорилготой ажиллаж байгаа. Гэлээ гэхдээ эдийн засгийн хувьд бол бид дандаа өгөөжтэй байхыг тооцох ёстой. Зүгээр л одоо бүх технологиг авчирна гэдэл хамаг мөнгөө үргэлгэн байдлаар зардаг биш, оновчтой авчирдаг, хийдэг. Нэгэнт одоо цөөхөн тохиолдол өвчин байх юм бол харин гадаадд яваад ирэхэд нь зардлын 100% даачдаг ийм тогтолцоо руу орохыг зорж байна. За 330 сумын хатуу болон зөөлөн дэд бүтцийн тухай та ярьлаа. За зөөлөн дэд бүтцээс нь ярив. Ер нь бол хүний нөөцийн хувьд бол дэмжлэг бол нэлээд сайжирсан. Өнөөдөр сумын эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа эмнэлгийн ажилчид 40% нэмэгдэл авч байгаа сумд ажилласны.
5 жил тутам бас нэмэгдэл цалин 13 дахь сарын цалингаа авчдаг болчихсон. Тийм ээ. Энэ болгон бол одоо энэ том өргөн удам нутагтаа булан бүрт одоо эмнэлгийн тусламж байлгах гэсэн том зорилгын л нэг үйл ажиллагаа шүү. За 330 сумын хувьд бол одоо бүгдээр ямарсан үйл ажиллагаа хийх дээвэртэй, үйл ажиллагаа явуулах орон талбайтай, тоног төхөөрөмжтэй мөн төдийгүй бид бас мобайл технологи хүртэл оруулаад ингээд ажиллаж байгаа. Тэр дотроо түрүүний хэлдэг Азийн хөгжлийн банктай холбоотой асуудлаар бид сумаас аймаг руу иргэнийг тээвэрлэх тогтолцоогоо сайжруулах амбуланс буюу явдаг одоо эмнэлэг түргэнэ веб камераар хяндаг, интернеттэй тээвэрлэлтийн явцдаа зөв эмчилгээ хийгээд авэждаг бахаар 150 гаруй одоо ийм явуулын машин энтер бол оруулаад ажиллаж байгаа. Тэгээд болсон хүчнийг бас сургаж байгаа. Энэ бол чухал. Харин нөхөн жорлон багасгах асуудал бол зарим сумын эмнэлгүүд дээр нөхөн жорлон байсаар. За баярлалаа.